Шинжлэх ухааны технологийн сангаас явуулж буй Science X podcast-ийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Анхаарлаа хандуулна. Өнөөдрийн дугаард шинжлэх ухааны технологийн сангаас санхүүжсэн төслийн үр дүнгээ танилцуулахаар шинжлэх ухааны технологийн сургуулийн хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн захирал Тунгалаг Тамир доктор хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? За, сайн байна. Танд ч гэсэн энэ өдрийн мэнд хүргэе. За, үр дүнгээ хүрсэн энэхүү төслийг бидэнд төслийн нэр, агуулга, үндслэлийг танилцуулаач. За манай судалгааны багийн төсөл бол 2019 оноос 2022 оны хугацаанд хэрэгжүүлсэн. За Монгол Хятадын хамтарсан төсөл байгаа. За тус төслийн нэр нь бол нүүрсний хийжүүлэлтийн CO2-оос метан гаргаж авах уралд буюу энэ процесст ашиглаж байгаа никель катализаторын шин чанарыг судлах нэртэй ийм төсөл байгаа. За төслийг хэрэгжүүлэх болсон үндслэл шаардлага нь бол нэгт бол дэлхийн дулаалтай холбоотой CO2-ыг хувиргах технологиудын судалгаа тэр дундаа бол CO2-ыг байгалийн метаны энэ чиглэлд технологиг хөгжүүлэх буюу тэр технологийн гол загнал болох никель катализаторыг хөгжүүлэх ийм шаардлага хэрэгцээ байгааг тулгуурлаад тус төслийг хэрэгжүүлсэн. За үндслээ бол бид 3 шалтгаанаар үндслийг боловсруулсан. Нэг нь болохоор шинжлэх ухаанд оруулах хувь нэмэр, хоёрт нь бол эдийн засаг нийгэмд ямар ач холбогдолтой юм, гуравт нь бол тус төслийг хэрэгжүүлснээр практик ямар ач холбогдолтой юм гэсэн ийм 3 чиглэлээр бол тодорхойлсон байгаа даа. За шинжлэх ухаанд оруулсан хувь нэмэр нь бол бид дэлхийд дахинд энэ CO2-оос байгалийн метаны гаргаж авч байгаа энэ процесст ашиглаж байгаа никель зуртай никель катализаторыг хямд өртгөөр тэгээд түүний CO2-ийн хувирлын зэрэг өндөр, метаны гарц сонгон шин чанар нь өндөр байх энэ нөхцөлийг судалсан. За энэ нэгээрээ бол бид шинжлэх ухаанд тодорхой хувь нэмрүүдийг оруулж явсан байгаа. За дараагийнх нь бол практик ач холбогдолны үе гэхэлэр туслыг хэрэгжүүлснээр бид бол цаашид ирээдүйд Монгол улсад нүүрсний гүн боловсруулалттай холбоотой томоохон мега төслүүд эдгээр төслүүдэд нүүрсний гүн боловсруулалтаас байгалийн метаныг үйлдвэрлэхийн процесст ашиглагдах гол катализатор гэсэн бүтээгдэхүүнийг дотооддоо хөгжүүлд цаашид эдгээр үйлдвэрүүд, эдгээр төслүүд хэрэгжихэд дотоодын суурь бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, энийг хөгжүүлснээр цаашид энэ төрлийн үйлдвэр дээр гадны лицензтэй катализатораас гадна дотоодын катализаторыг хөгжүүлсэн байх нь практик ач холбогдолтой гэж үзэж байгаа юм. За гуравт нь бол эдийн засгт ямар үр өгөөжтэй юм бэ гэдэг асуудалд гарч ирж байгаа. Альва төслийг хэрэгжүүлэхэд энэ төсөл эдийн засгийн хувьд яг ямар ач холбогдолтой юм бэ гэдэг бол маш чухал байдаг. Тэгэхээр бид бол эдийн засгийн хувьд ямар ач холбогдолтой вэ гэдэг дээр цаашдаа ийм томоохон үйлдвэрүүдийг байгуулад, ажилуулад аваад явж байхад бид бол дотоодын түүхий дээр тэр үйлдвэрийг ажилуулах суурь нөхцөл бололцоог урьдчилан бэлдэх ингэснээр энэ төрлийн үйлдвэрүүд үйл ажиллагаа эрхлээд үйл ажиллагаа хэвэн явагдаж байхад бид эдийн засгийн хувьд гаднаас импортоор орж ирэх тэр катализаторыг дотоодд хөгжүүлсэн байх нь эдийн засгийн хувьд ач холбогдолтой гэж ингэж үзэж байгаа. CO2 нь хаанаас ялгарч юм бол энэхүү ялгал нь байгаль орчинд ямар хөө нөлөөлөлттэй байт юм бол. За CO2 бол яг бид бол ерөнхийдөө бол нүүрсний энэ төсөл бол нүүрсний хийжүүлэлтийн CO2-оос метан гаргаж авах гэж явж байгаа. Гэхдээ ер нь бол CO2-ийн ялгарл дэлхийд дахинд салбараар ангилаад хэдийн хэмжээний ялгарл үүсэж байгаа юм тэрийг хүртэл тодорхойлцсон байдаг. Жил болгоны ийм тайлан байдаг. Тэгэхээр дэлхийд ер нь бол энэ CO2-ийн ялгарлыг 4-5 пунктээр салбараар өвнийг ялгарлыг хэмжиж байна л да. За тэрэнд бол нэгт нь юу юм бэ гэхээр хөдөө аж ахуйн салбар байна. Хоёрт нь эрчим хүчний салбар байна. Гуравт нь хүнд аж үйлдвэрийн салбар байна. За дөрөвт нь барилгын салбар байна. За гих мэтчлэнгээр ерөнхийдөө томоохон 4-5 салбарт ялгарлын жил бүр хэдийн хэмжээг ялгаруулж байгаа юм бэ гэдгийг улс болгон тайлангаа гаргаад явж идэг. За энэ CO2-ыг
одоо ямар нөлөөлөлттэй юм бэ? Яагаад ингэж энийг судлаад эхэлвэ, тийм ээ? Байгаль орчинд ямар нөлөөлөлттэй юм бэ гэдэг дээр болохоор CO2 нь өөрөө уур амьсгалын өөрчлөлтөнд, тийм ээ? Ялангуяа энэ дэлхийн дулаан харалт нөлөөлөд байна гэж үзээд, за үүнээс хамаарат томоохон эдийн засгтай орнууд, тийм ээ? Энэ карбон кредит, карбон такс гэдэг ямиг бүх салбарууд дээр хүнд аж үйлдвэр, хөнгөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар, эрчим хүчний салбар, барилгын салбар гэдэг эдгээр салбарууд дээр байгаа үйлдвэрүүдээс ялгарж байгаа CO2 нь хэдийн хэмжээний CO2 ялгарж байгаа юм бэ гэдэг дээр одоо жил бүрийн одоо тайлангаа гаргаад ингээд явж идэг гэсэн үг. Энэхүү судалгаа төслийг практик дээр хэрхэн ашиглаж болох боломжтой байна? Бид одоогийн байдлаар бол төсөл бол 19-с 22 оны хооронд хэрэгжсэн. За бидний хувьд бол энэ хугацаанд төслөө хэрэгжүүлж яхад бол нэлээдгүй сорилтуудтай тулгарсан. Тэр нь бол ковидын хугацаанд төсөл яг таарчихсан. Энэ хугацаанд бид бол нөгөө хаалттай учраас тэгээд туршилтуудыг хийхэд их хөндрөл бэрхшээлүүд гарч исэн. Гэтэ бид бол яг төлөвлөснийхаа дагуу туршилтаа хийгээд ингээд үр дүнгуудээ гаргаад авчихсан. Яг уу одоо гаргаад авсан байгаа энэ катализаторыг бид нэр цааш энэ төслөлтөд ингээ хэдийгээр хугацаа нь болоод хаагдсан боловч үргэлжлээд бол бас хийгдээл явж байгаа. Тэгэхээр энэ никл хөнгөн цагааны катализатор, никл газрын ховор элементтэй катализатор, за эдгээр катализаторуудаа бид хамгийн хямд өртгөөр яаж хэмжээгээр үйлдвэрлэх юм те тэрийг хямд өртөг рүү оруулахын тулд дахиад өөр ямар нэмэлтүүд нэмж болохоор юм эсвэл одоо өөр яаж хуургах боломж байна гэдэг талаас бас үргэлжлээд энэ төсөл бас хийгдээд явж байгаа юм. Гол юм нь хямд өртөгтөө одоо метаны гарц сайтай, метаны сонгон шин чанар сайн, CO2-ийн хувирлын зэрэг өндөртэй энэ катализаторыг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, их хэмжээгээр үйлдвэрлэх ийм л үүтэй байгаа гэсэн үг. Одоо үйлдвэрлэлд практикаар ингээд одоо нэвтрүүлнэ гэсэн үг шүү дээ. Энэний төлөө өөрөөр хэлбэл төсөл маань дахиад үргэлжлээд хийгдээл явж байгаа гэсэн үг. За энэ судалгааны ажлын буюу энэ төслийн одоо үр дүнгээр бол бид юу гаргаж авсан гэхлээр ер нь бол нүүрсний хийжүүлэлтээс үүсэж байгаа. Тэгээ нүүрсний хийжүүлэлтийн CO2-ыг за мөн одоо энэ хүнд аж үйлдвэр, эрчим хүчний салбараас үүсэж байгаа. За цаашлаад тийм ээ одоо энэ хөдөө аж ахуйн салбараас үүсэж байгаа энэ CO2-ыг хувиргаад нэмэн өртөг шингэсэн бүтээгдэхүүн болгох ямар боломжууд байгаа юм бэ гэдэг дээр бол бид пойнтлж ажилласан. Үр дүн бол бид метаны гарц нь одоо 100-ны бараг 99% тай тий. За 90-с дээш хувьтай. За сонгол шин чанарыг мөн адилхан 90-с дээш хувьтай. За CO2-ийн хувирлын зэргийг бид бас мөн 90-с дээш хувьтайгаар өөрөөр хэлбэл катализаторуудаа гаргаж авч чадсан. За энэ үр дүнгөө бид өшөө цаашлаад 1 тонн одоо катализаторыг буюу нэг бүтээгдэхүүний үнийг хамгийн хүнд байлгах тэр суурь нөхцлүүдийг өргөжлүүлээд бол дахиад судлаа явж байгаа. Эхний шатанд бол 19-с 22 оны хугацаанд хэрэгжих төсөл дээр бол никл суурьтай, никл хөнгөн цагаан, никл лантан тий. За тэгээд никл цирконы гэх мэтчлэн гээд 3 төрлийн катализаторуудыг тохиромжтой хэмжээгээр одоо гаргаад авчихсан байгаа. Цаг цав гаргаж үр дүнгээ танилцуулахаар ирсэн танд баярлалаа. За та бүхэнд ч гэсэн баярлалаа. Улсын хөгжил шинжлэх ухаанаас ихтэй.